Сайн байцгаана уу? Монголын хөгжил судлалын төв, бизнесийн амжилтын төлхөр болон санхүү эдийн засгийн дээд сургуулийн хамтарсан аймаг сүмдийн бэлчээр ашиглагчдын холбоотойг жадахжуулах зайны сургалтын энэ удаагийн дугаар эхэлж байна. Энэхүү сургалтыг явуулахад дэмжлэг үзүүлсэн Швейцарын хөгжлийн агентлаг болон ногоон алт төслийн хамт олонд талархлаа илэрхийлж байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн маань сургалт төрийн бас байгууллагын санхүүгийн удирдлага. Хичээл маань 4 агуулгын хүрээнд явж байгаа. 1-р төрийн бас байгууллагын санхүүгийн удирдлагын үндсэн ойлголт, 2-р санхүүгийн төлөвлөлт, 3-р санхүүгийн тайлгнал, за 4-р дотоодын хяналт ба эрсдэл. За төрийн бас байгууллагт яагаад санхүүгийн удирдлага чухал хэрэгтэй байдаг вэ гэдэг маш олон практик туршлагуудыг хараад байхад санхүүгийн удирдлага сайтай байх нь за нэгдүгээрт байгууллагын зорилгот хүрэх бусад оролцох талуудынхаа шаардлагыг биелүүлэхэд за менежерүүд болон удирдлагуудын хувьд нөөцийг үр ашигтай үр дүнтэй ашиглахад нь тусалдаг. За хоёрдугаар байгууллага хандлагч болон бусад оролцох талуудынхаа өмнө илүү хариуцлагатай байхад нь тусалдаг. За гуравдугаар төрийн бас байгууллагыг дэмжигч хандлагч байгууллагуудын ихтгэл хүндэтгэл нэмэгддэг байх нь. За дөрөвдугаар хязгаарлагдмал нөөц нэмэгдэж байгаа үед өрсөлдөөний давуу талыг төрийн бас байгууллагад бий болгодог. За тавдугаар төрийн бас байгууллагад урт хугацааны санхүүгийн доктортой байдлаа авч үлдэхэд нь тусалдаг байх нэ. За үүнээс харахад төрийн бас байгууллагын санхүүгийн удирдлага нь маш чухал хэрэгцээтэй зүйл юм. За тэгвэл санхүүгийн удирдлага гэж юу хэлэх вэ гэдэг талаар маш олон тодорхойлолтууд байдаг. За үүнээс хамгийн оновчтой тодорхойлол нь байгууллага зорилготой хүрэхин тулд санхүүгийн нөөцөө төлөвлөх, зохион байгуулах, хянах болон мониторинг хийх үйл явцыг за санхүүгийн удирдлага гэж тодорхойлсон байна. Ихэнх хүмүүс санхүүгийн удирдлагыг зөвхөн бүртгэл хөдлөлт, санхүүгийн ажилтны хийх ёстой зүйл гэж ойлгодог. Гэвч төрийн бас байгууллагууд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа байгууллагуудын хувьд санхүүгийн удирдлага нь чухал хэсэг юм. За практик дээр байгууллагын санхүүгийн хувьд эрүүл байхын тулд альва хийж буй арга хэмжээг санхүүгийн удирдлага гэж хэлж болно. За дээрх арга хэмжээнд за нэгдүгээрт хязгаарлагдмал нөөцийг удирдах. За байгууллага эрхэм зорилготой хүрэхин тулд нөөцөө хэр зөв зохиох ёстой, хамгийн үр дүнтэйгээр яаж зарцуулж байна вэ гэдэгт анхаарч явах ёстой гэж үздэг. За хоёрдугаарт эрсдлийг удирдах. За бүхий л байгууллагуудын үйл ажиллагаанд аюул үүсгэх, гадаад дотоод эрсдэлтэй тулгарч идэг. Жишээлбэл гал төмөр, эд зүйлийн хулгай, за бэлэн мөнгөний шамшигдуулалт гэх мэт. За тиймээс байгууллага тулгарч байгаа эрсдлүүдэд тодорхойлж, за урчиж болох эрсдлийг арилгах эсвэл багасгах арга хэмжээнүүдийг авч явах ёстой гэж үздэг. За гуравдугаар стратегитэйгээр удирдлага. Нэгсэндээ санхүүгийн удирдлага маань менежментийн нэг хэсэг. За тиймээс удирдлага бол заавал альва хийгдэж буй санхүүжүүлэлтийг зөвхөн төсөл хөтөлбөрийн хүрээнд биш. За дунд олон урт хугацаанд ямар байх ёстой вэ гэдгийг харж авах ёстой. За дөрөвдүгээр зорилгын дагуу байх. Нэгсэндээ санхүүгийн удирдлага маань байгууллагын нэгдсэн зорилгын дагуу хэрэгжиж явах ёстой гэдэг. За тэгвэл санхүүгийн удирдлагын процесс маань 3 үе шаттай явдаг. За нэгдүгээр төлөвлөн. За төлөвлөн гэдэг маань зорилго төлөвлөсөн үйл ажиллагаантай тодорхойлж тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн хэр хэмжээний санг хаанаас бүрдүүлэх үү, хичнээн төгрөгийн зардал гарах вэ зэргийг багтаасан санхүүгийн төлөвлөгөө хийж байгаа. Нэгсэндээ үндсэндээ төсөө бэлтгэн гэсэн үг. За хоёрдугаар үе шат бол хий. Дээрх үе шатанд бол нэгсэндээ хэрэгжүүлэлт хийгдэнэ. За төлөвлөлтийн шатанд тодорхойлсон зорилготой хүрэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг санхүүжүүлэлтийнхаа дагуу хэрэгжүүлнэ гэсэн үг. За 3-р үе шат буюу эцсийн үе шат маань үнэлж дүгнэ. За энэ үе шатанд анхны төлөвлөгөө болон бодит гүйцэтгэл хоёрын хооронд нь харьцуулаад удирдлага хүлээн зөвшөөрөгдсөн хугацаа төсвийн хүрээнд зорилтод төлөвлөсөн зорилготой хүрсэн хэсгийг харах боломжтой болдог. За энэ үе шатнаас бид нар дараагийн төлөвлөгөөгөө боловсруулалт ашиглах гэдмэгтэр суралцах буюу цикл хэлбэрээр энэ маань явагдана гэсэн үг. За тэгвэл санхүүгийн удирдлага хэний хүлээх хариуцлага вэ? За мэдээж төрийн бас байгууллагын бүтэц эргэцэн статусаас хамаарч санхүүгийн удирдлага хэн юунд хариуцлага хүлээх вэ гэдг нь хамаардаг. За төрийн бас байгууллагын удирдлага захирлуудын зөвлөл, төрийн бас байгууллагын гишүүн, мөн түнчлэн дэмжигчид, спонсорууд, за бусад оролцогч талууд нь өөрсдийнхөө санхүүгийн удирдлагын хувьд хүлээх хариуцлагатай байдаг байна. Төрийн бас байгууллагын санхүүгийн удирдлагын системийг хөгжүүлэхэд туслах 7 зарчмыг та бүхэн танилцуулж байна. За нэгдүгээрт нийцтэй байх, хоёрдугаар хариуцлагатай байх, гуравдугаарт ил тод байх, за дөрөвдүгээр санхүүгийн амьдрах чадвартай байх, тавдугаарт шударга байх, зургдугаарт хөрөнгөний хариуцлагатай байх, долдугаарт нэгтлэн бодох бүртгэлийн стандартын дагуу байх. За эдгээр нь танай байгууллагын удирдлага менежерүүдэд санхүүжүүлэлтээ үр ашигтай зарцуулах, за тэр тусмаа ажилтнуудаа сайн ажиллуулахад нь туслах маш сайн хүтэж болох юм. За тиймээс эдгээр 7 зарчмыг тус бүрээр нь авч үзье. Нэгдүгээр зарчим нийцтэй байх.
Төрөөмс байгууллагын санхүүгийн бодлого системийг бүхий л хугацаанд нийцтэй байлгах ёстой гэж үздэг. Ингэснээр үр ашигтай үйл ажиллагаа, ил тод байдлыг санхүүгийн тайлгналын хувьд дэмжиж өгдөг. За гэвч энэ байгууллагын өөрчлөлтөнд нийцүүлэх системийг өөрчилнө гэсэн үг биш. За харин шаардлагатай өөрчлөлтийг хийж шаардлагагүй чухал биш өөрчлөлтүүдээс зайлсхий гэсэн үг. Санхүүгийн удирдлагын хувьд нийцтэй биш хандлага гэдэг нь санхүүгийн албан асуудлыг нуух боломжийг олгож байдаг учраас байгууллага зайлшгүй нийцтэй байх ёстой гэж үздэг байна. Хоёрдугаар зарчим хариуцлагатай байх. Байгууллага нөөцөө хэрхэн зарцуулсан, хүрсэн зорилго чинь юу байв гэх зэрэг үр дүнгээ бүх оролцогч талуудад тайлбарлаж явах ёстой гэж үздэг. За учир нь бүх оролцогч талууд нь тэдний мөнгийг хэрхэн зарцуулсан гэдгийг мэдэх хэрэгтэй байдаг учраас. За тиймээс төрийн бас байгууллага нь аливаа шийдвэр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ хууль эрх зүйн дагуу ёс суртахуунтай үйл ажиллагааныхаа үүргийн дагуу тайлбарлах, за мөн санхүүгийн тайлангаа толиулж авах ёстой. Дараагийн зарчим ил тод байх. Байгууллага холбогдох оролцогч байгууллагатай хамааралтай төлөвлөгөө, үйл ажиллагааны талаар мэдээллийг боловсруулж, за тухайн ажлын талаар тэдэнтэй нээлттэй байх ёстой гэж үздэг. За үүнд цаг хугацаанд нь үнэн бодитоор санхүүгийн тайлангийн шаардлагатай оролцох талуудад гаргаж өгөх ёстой гэдэг нь багтана. За хэрвээ байгууллага ил тод байвал бид нараас ямар нэгэн юм нууж ийн гэж ойлгож олно гэсэн үг. Дөрөвдүгээр зарчим амьдрах чадвартай байх. За санхүүгийн хувьд амьдрах чадвартай байна гэдэг нь байгууллагын стратегийн болон үйл ажиллагааны төвшинчдэр орж исэн санхүүжилт, зарцуулалт хоёрын тэнцвэрийг байнга барьж авах ёстой гэсэн үг. За учир нь төрийн байгууллагын санхүүгийн хувьд урт хугацааны аюулгүй байдлыг хэмжихдээ санхүүгийн амьдрах чадварыг ашигладаг. За тиймээс байгууллагын удирдлагын санхүүгийн стратегийг тодорхойлохдоо манай байгууллага санхүүгийн бүх нөхцөөрөө хэрхэн стратегийн төлөвлөгөөнд хүрэх талаар тусгаж байх хэрэгтэй гэсэн. 5 дугаар зарчим шударга байх. За хувь хүний түвшин төрийн бус байгууллагад ажиллаж байгаа хүн бүр үнэнд шударга, ёс журамтай байх ёстой гэж үздэг. За бүгд байгууллагын дүрм журам бодлогоо даган мөрдөж альва зөрчилтэй нэг өөрийн хувийн эрх ашигын дагуу бус гэдгээ зарлаж байх ёстой гэж үзнэ. Нэгсэндээ үүнийг удирдлага өөрсдийн манлайлалаараа харуулж байх ёстой. 6 дугаар зарчим хөрөнгөний хариуцлагатай байх. За байгууллага санхүүгийн нөөцөө зөв зохистой, зорилгын дагуу зарцуулж байна уу гэдэгт анхаарал тавихыг хөрөнгөний хариуцлагатай байна гэнэ. За үүнд мэдээж удирдах алба хариуцлага хүлээнэ. За практик дээр сайн хөрөнгөний хариуцлагатай байна гэдэг нь стратеги төлөвлөлт, санхүүгийн эрсдлийн үнэлгээ, хяналтын боломжит системийг боловсруулж чадсан байгууллагуудын хувьд байдаг бахна. За танай байгууллага хөрөнгөний хариуцлагатай болов уу гэдгийг өөрсдөөсөө нэг асууад үзээрэй. За санхүүгийн удирдлагын сүүлийн зарчим бол Нэхлэн бодог бүртгэлийн стандартын дагуу байх. За байгууллага санхүүгийн дансны хөтлөл, баримжуулалт зэрэг Нэхлэн бодог бүртгэлийн систем нь олон улсын Нэхлэн бодог бүртгэлийн стандарт зарчмын дагуу байх ёстой гэж үздэг. За бид бүхэн санхүүгийн удирдлагын 7 зарчимтай танилцлаа. Танай байгууллага сайн санхүүгийн удирдлагатай байхын тулд дээрх 7 зарчмыг ягшталтан дагаж мөрдөрөө гэсэн үг. За гэхдээ байгууллага санхүүгийн удирдлагын системийн загвартай байхыг хүсдэг. Тэгтэл бүх төрийн бас байгууллагад тохирох санхүүгийн системийн загвар гэж байдаг. За харин санхүүгийн удирдлагыг сайн хэрэгжүүлсэн туршлагуудаас хараад хахад хид хідэн үндсэн суурь алгалт байдаг байна. За санхүүгийн удирдлага сайтай байхын тулд нэгдүгээр Нэхлэн бодог бүртгэлийн хөтлөл сайтай байна гэсэн үг. За хоёрдугаар санхүүгийн төлөвлөлт, за гуравдугаар санхүүгийн мониторингийг, за дөрөвдүгээр дотоод хяналт. За эдгээр нүүд нь хоорондоо уялдаатай байснаар санхүүгийн хяналтыг бий болгоно гэсэн. За санхүүгийн хяналт гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэхээр байгууллагын санхүүгийн нөөцийг зөв зохистой ашиглахад чиглэгдсэн дүрм журам бүхий систем бий болгосон үед санхүүгийн хяналт хийгдэнэ гэсэн. За санхүүгийн удирдлагыг хүнтэй зөвлөлөд тавьж үзэх юм бол за түүний үндсэн зүрх нь санхүүгийн хяналт юм. За санхүүгийн хяналт муутай байгууллага гэж ямар байгууллагыг ярих вэ? Мэдээж хөрөнгийн хулгай заллан болон шавшигтай бол ихээр гардаг. За төрийн бас байгууллагын зорилго эсвэл хандлагч байгууллагын хүсэлтийн дагуу мөнгийг буюу санхүүжилтийг зарцуулахгүй байх. За 3 дугаарт болохоор удирдлагын эрх мэдэл асуудалд ордог. За мэдээж бид нар санхүүгийн удирдлагын хувьд оновчтой сайн санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэхийг хүсдэг гэсэн үг. За санхүүгийн удирдлагын арга хэрэгслүүд байгаа. Тэгэхээр бүгдээрээ өмнөх санхүүгийн удирдлага гэж юу вэ гэдэг тодорхойлолтоо эхлээд оръё. За нөгөө байгууллага зорилготой хүрэхин тулд санхүүгийн нөөцөө төлөвлөх зохион байгуулах, хянах болон мониторинг хийх үйл явцыг санхүүгийн удирдлага гэсэн шүү дээ. За эдгээр дөрвөн төлөвлөх, зохион байгуулах, хянах, мониторинг хийх гэсэн функцүүдэд ямар арга хэрэгслүүдийг удирдлагууд хэрэглэж болох вэ гэдгийг харж болно. За жишээлбэл төлөвлөхтэр стратегийн бизнесийн үйл ажиллагааны төлөвлөгөөнүүд, за төсөв ажлын төлөвлөгөө гэх мэт зохион байгуулах үед за ажлын үүргийн хуваар, дансны бүртгэл, төсөв, байгууллагын бүтцийн зурагтал, за мэдээллийн урсгалын бүдээч гэх зэрэг арга хэрэгслүүдийг ашиглаж болох нь. За хянах дээр төсөв, тохиргоо, гадаад дотоод аудит, за үндсэн хөрөнгийн тооллого, даатгал, за бараа материалын худалдаа авах гэх мэт арга хэрэгслүүдийг ашиглаж болох бол мониторинг дээр үнэлгээний тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, санхүүгийн тайлан, за төсвийн гүйцэтгэлийн тайлан, аудитын тайлан болон төслийн тайлангуудыг ашиглаж болдог байна.
байна. За эдгээр эдийг хараад ах юм бол нийтлэг буюу 4 функцэнд аль алинд нь харагдаж байгаа зүйл нь болохоор төсөв юм. За төсөв гэдэг маань бид нэр дараагийн хичээлийн агуулга болох за санхүүгийн төлөвлөлт рүү орж байгаа. За санхүүгийн төлөвлөлт гэдэг маань юу хэлэх вэ гэхээр байгууллага зорилготой хүрэхин тулд за стратегийн болон үйл ажиллагааны процессуудыг хоорондоо холбогдож буус санхүүгийн төлөвлөлтийг хэлдэг. За үүнд болохоор урт хугацааны санхүүжилтийн стратеги болон богино хугацааны төсөв, урьдчилан тооцоололууд бүгдээрээ багтана гэсэн. За гэхдээ санхүүгийн төлөвлөлтийг зөвхөн тоо эсвэл төсөв гэж ойлгох боломжгүй. За учир нь үр ашигтай төсөв зөвхөн санхүүгийн тайлангаас бий болдог юм. За тиймээс санхүүгийн урьдчилан тооцооллыг та юу хийхийг хүсэж байна? За түүнийг хэрхэн хийхийг зорж байна гэдэг талаараа тодорхой ойлголтгүйгээр хийх боломжгүй юм. За тэгэхээр санхүүгийн төлөвлөлтийг хийхин тулд бид нар зайлшгүй төлөвлөл чухал гэсэн үг. За ингээд бид нар төлөвлөлтийг байгууллагын хувьд авч үзэхэд үндсэн төлөвлөлтийн пирамид гарч ирдэг. За нэгсэндээ 5 үе шаттай гэсэн үг. Хамгийн дээр байгууллагын үндсэн алсын хараа. За дараа нь эрхэм зорилго, за зорилго, стратегиуд, үйл ажиллагааны төлөвлөгөө. За энэ чанаас хараад хахад санхүүгийн стратеги маань зорилго, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөнд бүгдэн дээр нь туссан байх ёстой гэж үздэг бол за үйл ажиллагааны төсөв бол үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс бий болсон гэсэн. За төсөв гэдэг нь бидний хувьд юу хэлэх вэ гэхээр тодорхой хугацаанд зорилготойгоор байгууллага зарцуулахаар за өсөхөөр төлөвлөж байгаа мөнгөний хэмжээг төсөв гэж үздэг. За байгууллагатай тэр тусмаа төрийн бус байгууллага дээр төсвийг маш олон төрлөөр ангилж болно. Гэхдээ чухалчлан авч үздэг үндсэн 3 төсөв байна. За нэгдүгээр орлого зарлагын төсөв. За энэгээр бид нар санхүү хэр хэмжээний санхүүжүүлэлт орж ирсэн, хэр хэмжээний зарцуулалт байгаа юм бэ гэдгийг гаргаж ирдэг төсөв бол за капиталын төсөвлөлт нь бол үндсэн өрөнгийг хэр хэмжээний үндсэн өрөнг худалдаж авч байна, буцаагаад хэр хэмжээний үндсэн өрөнгээ зарцуулалттай байгаа вэ гэдгийг харуулж өгч байгаа төсөв байдаг. За харин хамгийн сүүлийнх нь мөнгөн гүйлгээний төсөв. За мөнгөн гүйлгээний төсвөөр бид юуг харж болох вэ гэхээр бэлэн мөнгөний орох гарах урсгалуудыг тодорхойлж болох юм аа. За төсөв маань тодорхой төлөвлөгөөний дагуу буюу зорилгын дагуу бэлтгэгддэг байх нь. За тэгвэл төсөөлөлтийн маань процесс хэрхэн яаж явагддаг вэ гэхээр үндсэн 6 асуултанд хариулагддаг. За эхлээд танаа төсөл хөтөлбөр ямар зорилготой вэ гэдгээс эхэлдэг бол хоёрдугаарт нь тухайн зорилгын дагуу та нар ямар үйл ажиллагаа эрхлэх вэ гэдгийг тодорхойлогддог бол гуравт тухайн үйл ажиллагааг хийхэд тулд ямар нөөц ашиглах ёстой вэ гэдэг нь тодорхойлогдно. За дөрөвдүгээр нь болохоор тухайн нөөцийн өртөг зардал нь ямар байх вэ? За тавдугаарт тухайн нөөцийг олохын тулд ямар их үүсвэр буюу санхүүжүүлэлтийг бий болох вэ? За хамгийн сүүлд нь бид нэр үр дүн буюу бид нэр төсөвтөө хүрсэн үр дүн бий болж чадсан уу? Энэ маань бодиттой байсан нь уу гэдгийг харах болдог. За ингээд төсөөлөлт маань санхүүгийн төлөвлөлтийн үед ихээхэн чухал хэрэгсэл болдог байна. За бүгдээрээ дараагийн хичээлийн агуулга болох санхүүгийн тайлгналгийн хэсэг. За санхүүгийн тайлгналыг ярихын тулд бид нар заавал санхүүгийн тайлангуудыг ярих шаардлага гарч ирдэг. За санхүүгийн тайлангууд нь тодорхой цаг хугацааны үнэн зөв хамааралтай байх ёстой гэж үздэг. За санхүүгийн тайлан нь үндсэн 5 хэсгээс бүрдэн. За нэгдүгээр санхүүгийн байдлын тайлан, хоёрдугаарт орлогын дэлгэрэнгүй тайлан, за гуравдугаарт мөнгөн гүйлгээний тайлан, за дөрөвдүгээрт өмчийн өөрчлөлтийн тайлан, за тавд санхүүгийн тайлангийн тодорхойлолт байх. Мэдээж эдгээр тайлангууд нь санхүүгийн тайлангийн олон улсын стандартын дагуу байх ёстой. За эдгээр Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд за санхүүгийн тайлангийн хугацаа 1 сарын 1-ээс 12 сарын 31-ний байдлаар байдаг. За төрийн бус байгууллагын хувьд болохоор эдгээр 5 тайлангаас санхүүгийн байдлын тайлан болон орлогын дэлгэрэнгүй тайлан чухалчж авч үзэх ёстой. Төрийн бус байгууллагын санхүүгийн тайлангийн харахын зорилго нь за санхүүжилтийг байгууллага зорилгынхаа дагуу ашигласан хэсгийг шалгах, за мөн санхүүгийн хувьд эрүүл байгаа хэсгийг нь үнэлэх боломжийг олгодог. За харин санхүүгийн тайлан дээр байдаг тоонууд нь танд шууд ямар нэгэн мэдээлэл хэлэх боломжгүй. Харин өмнөх тайланд хугацааны үр дүн эсвэл ижил төсөөтэй байгууллага зэрэгтэй харьцуулж хэмжүүл танд илүү их зүйлийг хэлэх боломжийг олгодог. За өмнө нь дурдсан бид нар төрийн бус байгууллагын хувьд орлогын дэлгэрэнгүй тайлан болон санхүүгийн байдлын тайлан дээр санхүүгийн тайлангийн шинжилгээ хийх боломжтой. За санхүүгийн тайлангийн шинжилгээг дээр 2 гаргаар хийх боломжтой. Өмнөх тайланд хугацаатай харьцуулсан шинжилгээ маань биднэрт юуг илэрхийлдэг вэ гэхээр өнгөрсөн тайланд хугацаатайгаа харьцуулах юм бол бид нар хэрхэн яаж санхүүжилт нэмэгдсэн, буурсан, зарцуулах зарлага маань хэр буурсан, өссөн бэ гэдгийг тодорхой харах боломж олгодог бол санхүүгийн харьцааны шинжилгээнд бид нарт болохоор компанийн хувьд үр ашиг маань хэрхэн нэмэгдсэн, за ашигт байдал маань хэрхэн яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг биднэрт үнэлэх боломжийг олгодог гэж ойлгож байна. За дээрх 2 шинжилгээг ашиглаад байгууллагын удирдлагууд болон менежерүүд нь бид нар болохоор байгууллагынхаа үр ашгийг нэмэгдүүлэх буюу цаашд ирээдүйн шийдвэр гаргалтанд ашиглахад нь тусалдаг байна. Энэ мэдээж санхүүгийн удирдлагын хувьд бол чухал нэг хэсэг болно гэсэн үг.
За хичээлийн маань хамгийн сүүлийн сэдв бол дотоод хяналт ба эрсдэл. За дотоод хяналт гэж юу хэлэх вэ? Мэдээж нөгөө санхүүгийн хяналтыг бий болгохтой холбоотой гарч ирсэн санхүүгийн удирдлагын суурь олголт нь дотоод хяналт байсан. Тэгэхээр дотоод хяналт гэдэг нь байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, шамшигдуулах, за бүртгэл буруу тусгах зэрэгээс сэргийлэх, хянах зорилгоор удирдлагын зүгээс хэрэгжүүлж байгаа тусгай бодлого горин бүхий хяналтын системийг болохоор дотоод хяналт гэж нэрлэдэг байна. За дотоод хяналтын ач холбогдол нь юу гэхээр төрийн бас байгууллагуудын хувьд үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлдэг. За бүртгэл хөлтөл үнэн зөв хийгдэж эхэлдэг байна. За 3 дугаарт болохоор хөрөнгийн найдвартай байдал сайжирна. За 4 дугаарт хууль бус үйлдэлээс сэргийлэгддэг. За 5 дугаарт санхүүгийн мэдээллийг хугацаанд нь бэлтгэж эхэлдэг байна. Тэгэхээр дотоод хяналтын систем нь болохоор сайн санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх систем болж өгдөг байна. Тэгэхээр Costco-гоос гаргаж ирсэн 1992 оны загвараар болохоор дотоод хяналтын систем маань эхлээд хяналтын орчин бий болох ёстой. За энээс үүдээд эрсдлийн үнэлгээ нэгсэндээ эрсдлийг тодорхойлоод үнэлээд удирдах гэсэн. За тэгээд хяналтын үйл ажиллагаанууд явагдана. За хяналтын үйл ажиллагаанд суйрлаад мэдээллийн харилцаа холбоо бий болно. За нэгээд хяналт явагдсны дараа бид нэр мониторинг хийх шаардлагатай. За үүнээсээ бид суралцаад буцаагаад хяналтын орчин руугаа явах систем буюу энэ цикл систем нь явагддаг байна. За дотоод хяналтын системээс хяналтын орчин нөлөөлөх гол хүчин зүйлүүдийг авч үзье. За хяналтын орчин байгууллагын удирдлага бүрдүүлэх ёстой. Нөгөө талаасаа удирдлагын үзэл баримтлал үйл ажиллагааны хэлбэр нэгсэндээ удирдлага өөрсдийн манлайлалаараа үзэл баримтлалаараа хяналт бий болох ёстой гэдгийг ажилтнуудад ухамсарлуулах ёстой гэсэн. За нөгөө талаасаа байгууллагын бүтэц зохион байгуулалт нь энэ хяналтыг дэмжсэн байх ёстой. Нэгсэндээ ажил үйлдвэрийн тусгаарлалт за тайлгналын байдлууд нь байх ёстой гэсэн. За хамгийн сүүлд удирдлага ажилтнуудын эрх үүрэг хариуцлагуудыг тодорхой байлгах ёстой. Нэгсэндээ хүн бүр өөрийн эрх үүргээ ухамсарлалтгүй тийм хариуцлагын хим хэмжээ тогтолцоо бий болсон юу гэдгийг бид нэр хяналтын орчныг бүрдүүлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ хяналт бий болсноор бид нар зайшгүй нөгөө санхүүгийн хяналтаа хийх боломжийг олгож гэж ойлгож болно гэсэн үг. За дараагийн сэдэв маань болохоор эрсдлийн үнэлгээ. Тэгэхээр бид нар байгууллагын орчин дахь эрсдлийг тодорхойлох ёстой. За үүний дараагаар хяналт тавих гол зүйлүүдэд тодорхойлно. За хамгийн сүүлд тухайн эрсдлийг хэрхэн сэргийлж бууруулах вэ гэдэг арга замуудыг сонгох ёстой гэсэн үг. За байгууллага дахь эрсдлийг тодорхойлохдоо бид нар за нөгөө манай байгууллагын хувьд юу буруу явагдаж байна? За бид аль хөрөнгийг илүү хамгаалах ёстой? Юунд бид илүү их мөнгө зарцуулаад байна? За бид орлогоо хэрхэн их хэмжилт цуглуулах вэ гэх дээрх асуултуудад нэгсэндээ бид нар юу тулгамдаад байна? Аюул байгаад байна? Сул тал байгаад байна гэдгийг тодорхойлж харах ёстой гэсэн. За үүнийхээ дараа бид нар болохоор юу гэх вэ гэхээр хяналт тавих гол зүйлээ тодорхойлно. Нөгөө бэлэн мөнгө дээр асуудал байна уу? Нөгөө орлого цуглуулалт дээр байна уу? Нөгөө шатхуун амилтын буюу нөгөө автомашины ашиглалт гэдэг зарцуулалт дээр байгаад байна уу гэдгийг хяналтын гол хүчин зүйлээ тодорхойлно. За эднэрээ тодорхойлж чадах юм бол хэрхэн яаж бууруулах вэ? Үүнээс яаж сэргийлэх вэ гэдэг арга замуудаа сонгож авах хэрэгтэй гэсэн. За өнөөдрийнхээ хичээлийн нэгдсэн дүгнэлт дугаарыг за төрийн бас байгууллагын санхүүгийн удирдлага нь болохоор зайлшгүй чухал юм байна. За өдөр тутмынхаа үйл ажиллагаа сайн санхүүгийн удирдлагыг бий болгохын тулд нөгөө 7 зарчмыг дагаж мөрдөж явах хэрэгтэй юм байна. За санхүүгийн төлөлтөөр бид нар төсөв маань заавал байгууллагын зорилго руу чиглэсэн байх хэрэгтэй байдаг юм байна. За төсөв маань нэгэнт бодит гүйцэтгэлтэйгээ уялдсан байх хэрэгтэй гэдэг тодорхой харж чадсан. За 3 дугаарт болохоор санхүүгийн тайлгнал. За санхүүгийн тайлгнал дээр бид нар санхүүгийн тайлангууд буюу санхүүгийн тайлангийн шинжилгээнүүдийн талаар ярилцсан бол за дотоод толгойн хяналт эрсдлийн талаар болохоор дотоод хяналтанд байгууллагын үед яагаад чухал юм бэ? Эрсдлийг хэрхэн яаж тодорхойлох юм? За яаж үүн дээр хяналт хийгдэх юм бэ гэдэг талаар ярилцлаа. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За энэ бол одоо хичээлийн одоо даалгавар байгаа. Оролцогч та бүхэн бие даалтын одоо ажлаа амжилттай хийж гүйцэтгэн ялагч болж 100,000 төгрөг энэ шагнал авах боломжтой. Та бүхэнд амжилт хүсье. Дараагийн хичээлээр иргэн уулзцгаая.